За, хууль зүйн сайдаар нэг ийм юм байгаа да. Одоо ингээд барууны орнуудад хөвчлэн нэг ийм туршлага байгаад байдаг. Өргөн нийтийн телевизээр бүр ингээд жилд бүр ингээд төсвийн тавьж байгаад юм баримтат кинонууд их гардаг. Тэр нь болохоор хүний эрхийг хангах чиглэлийн боловсролыг түгээсэн. Хоёрдугаарт нь элдв төрлийн экстремистүүд бүн одоо нацизмын хор хохирлыг таниулсан. 20 дугаар зууны 1-2 дугаар дайнаас эхсүүлээд ер нь тухайн Европт болсон одоо хүнд нөхцөл байдал тэр гамшигын одоо хор уршгийг дайны хор уршгийг ингээд гаргасан ийм одоо кейсүүд яваад идэг. Манайд Монголд болохоор яаж юм гэхлээрээ алтангар сайда нөгөө хүмүүс хүний эрх, их оронч үзэл, үндэсний үзэл, үндэсрхэг үзэл, шовинизм гэдэг ингээд бүгдийг босрлын хувьд цаа ялахгүйгээс болоод маш их тийм одоо юм экстремист үйл явдлууд болдог. Тэгээ энээс үүдээ жишээлбэл одоо юу гэдэг нь жагсаал цуглаан хийх нэрийдлэр түүнэр халахвчилсан маш олон төрлийн ингээд одоо өдөө хатгсан улс орны тусгаар тогтнолтой холбоотой зүйлүүд болох тийм нөхцөлөдлөд үүсчээд байдаг. Тэр энэ дээр юу гэж хэлэх гээд нэхлээрээ ер нь хууль зүйн дотоод хэргийн яам одоо яг энэ соён гэрүүлэх боловсролоо чиглэсэн энэ төсвүүд орж ирж штэ тийм ээ. Энэ тодорхой хэмжээний юмнууд байгаа юу? Мэдээж энд бол хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх байгууллагын за ингээ харж хахад тэр аймгийн цагдаагийн газрын төсөв, энэ хууль сахиулах болон хэрэгжүүлэх байгууллагуудын ингээд жилийн төсвүүд орж ирж байгаа. Энэ дээр энэ хууль хэрэгжих орчин нөхцөлийг сайжруулах, олон нийтэд мэдээлэл түгээх тэгээд энэ чиглэлүүд хэрэгтэй байгаа. Ингээ харж хахад бол экологийн цагдаагийн албал Facebook дээр идэвхтэй ажиллаад байдаг. Хаяа нэг авилгатай тэмцэх газрын юмнууд гарч идэг. Бусад чиглэлээр юмнууд байхгүй. Иргэд мэдэхгүйгээсээ болж маш их хохирдог байдал үүсчихэд байгаа. Дээрээс нь болох юм бол өсвөр насны хүүхдүүдийн дунд энэ харт амих мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдээд байдаг хаалттай сэдв байгаад байдаг. Тэгээ гихмит сэдвүүд дээр яг энэ соён гэрүүлэх чиглэл, сургалт судалгааны чиглэл ялангуяа одоо энэ арилжааны телевизүүд чинь асар их өндөр зардалтай байдаг. Энэ дээр жишээлбэл ямар төсвүүд байх вэ? Ямар контентууд байх вэ? Хэрэг гарсны дараа ингээ хордог цагддаг гэхээс илүүтэйгээр гаргах орчин нөхцөлийг нь багасгах чиглэлээр ямар төсөв хөтөлбөрүүд байх вэ? Энэ дээр ер нь өмнөхөөс ямар агцтай зүйл байх вэ гэдэг асуулт. Нуулт гишүүнд баярлалаа. Их сайн асуулт байна миний хувьд. Ер нь Монгол улс энэ хууль тогтоомжийнхаа сурчлагын чиглэлээр их тааруухан анхаарч ирж үдэ гэж боддог. 4 жил тутамд яг ингээ бид нар засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөр баталдаг. За хууль зүйн дотоод хэргийн яам маань өөрийнхөө стратеги үйл ажиллагааны төлөвлөгөө батлахдаа дандаа хууль тогтоомжийн сурчлагаа гэж ордог. Тэгээ энэ асуудлыг үзэхээр хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа хууль зүйн тусалцааны төв дээр 3 оронтой, хууль зүйн үндэсний хүрээлэн дээр 5 оронтой, за тэгээд гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөл дээр 4 оронтой. Ер нь бол хууль тогтоомжийн сурчлагаа гэсэн нэрийн дор өөр ажил хийгээд ингээ байж байгаа. Монгол Улсын засгийн газар хууль тогтоомжоо баталчаа сурчлагаанд нь бас тааруухан анхаарч ирсэн болов уу гэж ингэж бодож байгаа. Өнөөдөр хорих байгууллагад ял эдэлж байгаа залуучуудын дунд үзэхээр анх удаагийн гэмт хэрэгтэй, анх удаага ял шийдэгдсэн 70 орчим залуучуудын дахиад яг өөрсдийнх нь асуул гаралтаа 70 орчим хувь, 63% нь энэ гэмт хэрэг гэж мэдээгүй гэдэг ийм зүйл хариулж байгаа. Насан туршаагүй этгээдтэй бэлгийн харьцаанд ордог. За бусдынхаа гар утсыг одоо ямар гар утас бол эд хөрөнгийг авдаг, зодоо хойж биеднийг гэмтэл учруулдаг. Энэ үйлдэлүүдээ бол яг ингэ шоронд орчно гэж бид нар бодоогүй гэдэг байдлаар хариулж байна гэдэг бол бид нар энэ хууль тогтоомжийн сурталчилгаа. За энэ жишээ бол ганцхан эрүүгөөлтэй холбоотой асуудал. Гэтэл нийгмийн харилцааг зохицуулж байгаа асар олон хууль тогтоомжийн талаар мэдлэггүй байна. Жишээлбэл одоо энэ Хөвсгөл аймагт гарсан бараг 40-50 тэрбум марга хөрөлд тоологдож байгаа бэлтгэсэн мөрөн гэдэг энэ хэрэг одоо шүгэн шатнд явж байна. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яамнаас энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзээд орон тоогоо нэмэлхүүгээр дотроо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд хууль тогтоомжийн сурталчилгаа сургалт сурталчилгааны газар гэж газар шинээр яамандаа хийгээд нэг 4 хүнтэй газар байгуулад энэ асуудалд анхаарахар байгаа. Энэ жилийн төсөв дотор бол энэтэй холбоотой ямар нэг мөнгө байхгүй. Гэхдээ бид нар 25 оныхаа төсөвт яг хууль тогтоомжийн сургалт сурталчилгааны чиглэлээр гэхдээ дан ганц хууль зүйн яам хийхгүйгээр бусад байгууллагуудтай хамтарч энэ асуудлыг хийнэ гэдэг байдлаар оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа. Хууль зүйн сайдад. Гол нь болохоор ингээд оронтой гаргаад ажил хийх гэж байгаа нь бол болж байна.
Гэтэ энэ дээр бол одоо хууль зүйн байнгын орнод бас дарагдаа бас хандаж хэлэхэд ер нь яг та өөрөө мэдж байгаа шүү дээ. Юм контентуудыг ингээд бүр ингээд хийж идэг шүү дээ. Одоо Netflix-д орж байгаа кинонуудын зарим нь одоо тэр одоо нацизмын хор хохирлын холбогдлолтой кинонууд зарим нь ингээд Европын холбооны санхүүжилтэд нэрээр ингээд хийгдээд байдаг. Яагаад тэгэхээр бол энэ хор хохирлыг нь л тайлбарлах, таниулах зорилготой яваад байдаг. Манад болохоор яг энэ чиглэлийн контентууд бол айгүй ховор угаад байдаг учраас хууль зүйн дотоод хэргийн яам төсөвтөө одоо тэнд ажилтан албан хаагчд ажилуулах судлахаас гадна олон нийт рүү чиглэсэн энэ контент гэдэг зүйлийг төлөвлөж тооцож оруулж ирээд явахгүй бол өнөөдөр манайх үндэсний асар их дороотолд орцсон маш популизмтай, маш улс төржилттэй ерөөс хүний эрх чөлөөнийхөө үн цэнийг мэдэхгүй нэг бол айгүй хүний эрх ярьж туушраад нөгөө талд нь айгүй тийм үнцэрхэг үзэл ярьж туушраад голын баланс алдагдчихад байгаа учраас энэ дээр олон нийт залуучуудыг соён гэгэрүүлэх, мэдээлжүүлэх контентын төсвийг тусад нь оруулж ирээд мэрэгжлийн хүмүүстэй яриараа л гэдгийг л хэлэх гээд байгаа. За баярлалаа.